За өнөөдөр кабины бор хийж байна. Кабины бор хийнэ. Нөхрийнхөө ажлыг өнөөдөр хамтдаа явж хийх гэж байна. Хаагэрээ. Эра. Өнөөдөр тэгээд өглөө босоод үүдээ цэцэрлэгт өгчөөд. За тэгээд хоол хийсэй. Бодата хуурах хийсэн. Бодата хуурах хийгээд энэ чаваас энэ холын тээвэрт явдаг жолоочд бас нэг хоол унтын залхууд хийсэн. Ийм портны замаар ингээд явна шүү дээ. Ингээд замаар ингээд дагаад ингээд энэ кабинд суугаад тахаар жоохон уйтгартай юм аа. Энэ тэгээд нэг жоохон яриа өрөөгүй залуу юм аа. Ярьж хэлэх юм байна уу? Ярьж хэлэх юм байна шүү дээ. За. Кавины бор хийж байгаа үнийг одоо яадаг юм бэ? Хоолунд авч гэж бав гэм үү? Эсвэл авчаа дараа нь хоолунд авч гэм үү? Тийм асуумаар байна. Мэдхийн одоо хэлнэ үү? Яа, за арайчтэй. Хоолнд явчихна гэж бодсон юм бах та. Хоолыг бүр авчиж өгöd тах чинь. Би одоо ингээд анх Солонгост ирчээд яг Инжоны нисэх буудлын дээр буучаад тэнгуүта машинуудыг харлаа. Ямар амар хурдан явд юм бэ ёо өстө нэрэг гэл. Тэгээ боддог байсан аахгүй юу? Ямар хажуудлаар ингээл ёо ингээл бүр ингээд гэрлэн дохоо мохон дээр ингээл сүрх гэж зүрэл амар хурдтай. Тэгэл нийлийг харангууд дандаа 80 90 70 мал. Тэгэл дандаа 100-аас дээшээ. Тэгэл амар хурдан явж байгаа юм шиг санагддаг байсан чи одоо яг ингээ энэ чинь ирээд нэг 8-9 сар болсон ч ерөөсөө хурдан явж байгаа юм шиг санагдахгүй. Манай монголччин болохоор ч ерөөсөө байнгын ингээд 20-30 милтэй яваал тэгэл зогсонгууд чинь л ингээд төвчрээл ингээд эндээ ингээд амар дасцсан байсан чи одоо энэ чинь 70 малын километртэй хурдтай явж маангууд чи ингээд урталт машин жишээ гарч ирээл ингээд тэглэнгүүт амар төвчрээд байгаа юм шиг санагдаад идэг болсон байлээ. Хүн тэгэхээр юмд амар тасамтгай юм шүү. Амар хурдан юм тасж байгаа байхгүй юу? Яа, Солонгос улсад ирээд замынх нь хөгжлийг хараад их гоё санагдчихлаа. Тэгээд бас одоо энэ хүмүүсийн амьдарч ажиллаж байгаа юуг нь хараад цэвэрч байдлыг хараад аюу гоё санагдчихсэн. Бүх хогнуудаа бас аюу сайн ангилж хайдсан бэлээ. Яг нэг манай Монголд ч нэг уутанд ингээл бүх хогнуудаа ингээл хайдаг бол энд чи ингээл лаз байна уу, лазын тусдаа, хувцсонрэл тусдаа, хоолны одоо хаягдал ах юм бол тийм бүр юм хийгээ машинтай би дараагийн бичлэгээр тэр юунууд дээр гой байрны доотлол байдаг тэдрийг нь харуулж танилцуулна заяа. Тэгээ тэрэн дээр яаж ангилж хайдаг байр болгоны доор тэдэр нь байд юм билээ. Тэгэл энэ ч тэгэл Солонгост гэхдээ бас ингээд яг ажиллаж амьдраад явхаар бас монголчуудыг харахаар амар өгөөжтэй газар орно шиг санагддаг байхгүй юу? Одоо ингээл ирчээл яг хараад ямар ажил ирэхлээд яаж ядарсан байсан ч тэгэл хөөрхөн амьд Монголдод энэ тэр мөнгөөрөө тэгэл бүгд л гэр орон бэлдээл бүгд л одоо амьдралынхаа боломжийг дээшлүүлээд багаар ч ихсэн одоо ингээл юм цуглуулж байгаа болохоор тэр нь айгу өгөөжтэй их гоё юм шиг санагддаг шүү дээ Солонгос орн. Гэхдээ бас хэцүү юм байгаа хэцүү юм бол байна. Сэтгэл санаагаар ганцаардан ярих найз нөхөд байхгүй, уулзах хүмүүс байхгүй. Монголд ч ингээл гараал одоо ингээл ах дүүнэрээ орно баяр наадам гээл эсвэл найз нөхөд ойрхон тэгэл
Ажлаа тараал те найз нөхдөдтэйгээ уулздаг ч юм уу. За одоо ингээд хийгээл гэр бүлээрээ ах дүү нарын дэнд очдог ч юм уу те. Тэгэхээр одоо ингээд амар тийм нөгөө ганцаарч мэдрэмж юусаа авдггүй юм бэ лээ. Энд чинь болохоор чи яг л өглөө гараал орой. Тэгэл яг гэр бүлтэйгээ байдаг хүмүүс бол нэгэн бодлын яг нөгөө өөр хөвгтэй хараал сэтгэл санаа ууж сайхан болол. За тэгэл ядраад ирсэн ч гэсэн гэртээ өгжрэл хоол ундаа хийгээд идэхээр бас нэг тодорхой хэмжээгээр арай гайгүй. Тэгэл яг ганцаараа байгаа хүнд бол oh my god. Өглөө гарлаа хүүтэн гэрээс ганцаараа тэгэл босоод гарлаа. Тэгэл ажиллаа хэвээр нохоо шиг хийж байгаа л. Тэгэл гэртээ орой орж ирлээ. Гав ганцаархнаа яг тэр гэр нухтаал. Тэгэл уулзах ихээр найз нөхөд байхгүй. За уулзаад гадуур яв гэхээр баривчилгаа ихтэй харын хүн байх юм бол тэгэл хүмүүстэй уулзч чадахгүй. Тэгэл яг тэр амьдрал нь яг тэгэл нэгin хэвээ ингэж үргэлжлээл ингээд ахарч хүн яг тийм нэг хүнтэй харьцах юм байдал айгу баг болт юм шиг надад санагдсан. Ер нь бол ирээд тэгээд өөр сэтгэл бодсон юм чи юу лээ. Тэгээ би энэ видеогоор яг юу хэлж юу хийхийг зорж байгаа вэ гэхээр ерөнхийдөө Солонгост амьдарч байгаа гэр бүлийн дунд тулгардаг асуудал тэгээд ерөн энэ бас манай Монголын одоо ханшаас ямар шүү те гайгүй ямар бараа бүтээгдэхүүн нь бас ямар одоо чанартай чанаргүй бараанууд бас энэ улсад байдгийн байна. Тэгээ бас Монголдо одоо яг ийм байдлаар энийг нь одоо ингээ аваачаад ингэж тавьбал бас гоё юм а гэсэн тийм бодлоод хүртэл орж ирд юм байлээ. Тэгээд тэр мөрнийхээ талаар бас энэ YouTube-ийн сувгандаа гоё тавьд юм билүү гэж бодоод бичлэг хийж байна. Уул нь өнөөдөр яг ингээд бичлээ эхлээд ярих гэж юм бодоагүй байсан. Тэгээд яг гоё гэртэй байж байгаа анх ирснээс ахуулаад гоё юмнуудаа ярьж эхлээд тэгээд бичлэг хийх гэж бодсон чинь өнөөдөр яг завтай байж таараад яг нөхрийнхөө ажлыг өнөөдөр хамтдаа хийлцээд кабины бор гэдэг лөө тэрийг нь тэгэл хийгээд явъя гэж бодчих. Одоо тэр батарей манай нөхөр ч одоо энд ирээд гэрээгээр ирсэн байхгүй. Тэгээд юу яа аккумулятор хотуудаар аваач түгээдэг. Чангуунаасаа ачаад тэгээд тэр аккумулятор хараа байж л та. Аккумулятор хотуудаар аваачиж түгээгээд одоо хөргөж өгдөг байхгүй юу? Хөргөлтийн ерөнхийдөө ол ажилтдаг гэсэн үг. Бас жолооч. Тэгээд энэ нэг машиндээ суугаад ийхтэй амир хөөхөө заяа энэ машин нь нэлээ ийм том цонхтой мөртлөө ингээ авталтай энэ хараа бас ийм зайтай. Ингээд нэг бүрээ хэвтэж болт юм лээ. Тэгээ энэ одоо цэвэрлэхгүй хамаг бичиг цаасан бас бүх юмнуудаа ингээд хойдолтой тавьчих юм. Тэгэл нэг арталтай ингээд баахан аккумулятор гацсан. Тэгээ бүх төрлийн аккумулятор байдаг юм байлээ шүү.